За сайн байцгаана уу? Гэт сонирхсан подкастын 3 дахь дугаар хэлэхэд бэлэн болсон байна. Студид бидний танил хоёр Содоо болон Арика байна. За тэгээ өнөөдөр бид хоёр юуны талаар ярих вэ гэхээр амар олоотой хилцүүл гэж байна. Юуны талаар ярих вэ гэхээр өнөөдөр бид хоёр сошиал медиагийн талаар ярина. Тэгээ сошиал медиа юу хүмүүсийн амьдралд нөлөөлж байна. Бидний эргэн тойронд ер нь яагаад сошиал медиа гэдэг зүйл юм эрчтэй байна. Тэгээ энэ хэрэг масыг аваад эргэлээ буцаад мас тэрхэн нөлөөлж байна. Тэрний талаар бид хоёр үзэл бодлоо хуваалцахаар бас зөөлсөн байна. За тэгээд чиний бодлоор ер нь сошиал медиа гэж юу вэ? Миний бодлоор яг анханасаа яг яаж гарч ирсэн? Хизэнээс ирж ирсэн? ерөнхийдөө бол хүн сошиал медиа медиа гэдэг үг нь хайх юм бол зүгээр сошиал гэсэн үг шүү дээ. Тэгээ бодоод үзэх юм бол зүгээр хүмүүсийн хоорондоо одоо харилцаа холбоо гэх юм уу? Тийм юм бол угаасаа эртээр үес байж лээсэн байсаарч байх болно. Гэхдээ яг медиа, сошиал медиа гэдэг зүйл нь болохоор интернет хөгжсөн цагаас хойш эхэлсэн болов уу гэж би их бодсон. Тэгээд одоо орчин үеийн интернет байгаагүйсэн бол биднэрт одоо сошиал медиа гэдэг зүйл баг байхгүй байх байсан болоо. Тэгээ ер нь яг сошиал медиа гэдэг зүйлийн анх үүсэл нь анхны вебсайт social internet usage net term гэдэг нэг тийм үүсээд 1979 онд Том Тросгат тэгээ Джейм Элис гэдэг хүмүүс нээсэн баггүй. Тэр нь яадаг вэ гэхээр зүгээр яг юутай адилхан зав. Мессеж уншина. Тэгээд мессеж явуулна. Тэгээд одоо ингээд тэрэн дээрээс мессежүүд ангилдаг. Ерөөхдөө ингээд нэг сонин монин байдаг шүү дээ. Сонин монинтой ерөөхдөө ойролцоо. Тэгтээ ингээд юмнуудаа мессежүүд ангилаад ингээд буднаас CSS ингээд хүлээж авсан юмнууд яадаг. Тийм яг платформ байжгаад хамгийн анхны сошиалаар одоо хүмүүс харилцах вебсайт болохоор 1997 онд үүссэн байлээ. Тэгээ 1997 онд ланч хийгдээд тэр нь яадаг гэхээр 6 degrees гэдэг нэртэй тийм вебсайт. Тэгээ тэрэн дээр хүн өөрийнхөө аппликейшн одоо өөрийнхөө профайлыг сольж болно, юм апплод хийж болно, хүмүүстэй харилцаж болдог гэсэн юм байлээ. Тэгээ ер нь тэгээ судлаад хараад үзсэн байхгүй гэсэн чинь одоо ингээд сошиал медиагийн хөгжил гэж байгаа шүү дээ. Хүмүүс хооронд асын зараас хүмүүс хоорондоо ер нь харилцахыг хэлээд байгаа шүү дээ. Тэгээ яаж анх одоо яг яаж эхэлсэн бэ те? History яг юунаас эхэлсэн бэ гэсэн чинь за ерөөдөө ер нь яг эрт урагшаага явах юм бол 1844 онд анх одоо United States одоо Америкийн засгийн газар одоо цагаан ордонд одоо бичиг ингээ хургуулдаг телепорт маягийн зүйл явуулдаг receive хийдэг. Тэр нь болохоор Морци илүүд нь штэ. Морци илээр анхаарсан. Тэр нь хамгийн анхны одоо сошиал гэсэн ер нь медиа хоорондоо тийм асын зараас ингээ харилцаа холбоо их зүйлүүд байсан. Тэгээд тэрний дараа 1969 онд цэргийнхээ илүү хүчтэй ашиглаж эхлээд тийм зүйлүүд цэргийн юмд аягуулчлаад Морц арай дэлгэрүүлээд өөр нэг тийм програмд нэг логин хийдэг ч юм уу тиймхүү програмууд ашиглаж эхлээд үсгээр ингээд явуулдаггүй LO тэр нь логин гэсэн утгатай ч юм уу тиймхүү програм ашиглаа. Тэгээд дараа нь одоо 1997 оноос хэлсэн ш нөгөө нэг 6 degree гэдэг вебсайт нэгдсэн. Тэгээд тэрнээс хойш ингээд бит вебсайт ингээд нэгдсэн байхгүй юу? Бүх харилцааны вебсайтууд ингээд нэгдээд ингээд тэрэн дээр чи олон өрсөлдөөн гарч ирж байгаад 1999 онд болохоор юу байсан? Сэтгүүлч нарт ч юм уу одоо тийм нэг тийм сэтгүүлийн сонирхолтой хүмүүс зориулсан тийм влогинг гэвэд штэ. Блогинг. Тийм. Блогинг тийм вебсайтууд амар гарч ирээд тэрэн дээр хүмүүс ингээд янз янзын артикл бүх юмнууд ингээд бичдэг. Тэгээ тэр юм эсгүүд их гарч ирсэн. Тэгээд дараа нь болохоор 2002 онд болохоор Friends дээр гэсэн нэг тийм вебсайт гарчсан. Тэр нь болохоор яг хоорондоо хүмүүс харилцаж ингээд одоо найзууд болдог шинэ юу гэдэг жинхэнэ одоо бид нар ашиглаж байгаа Facebook яг өмнөх цагаарууд дөрөвдөө ингээд үе тавьчаад автаад хийгдээдсэн. Тэгж байсан чинь 2003 онд нь болохоор LinkedIn байгаа шүү дээ. LinkedIn чинь болохоор гарч ирсэн. Тэр нь болохоор яг төлхөө бас нэг бизнесийн салбар руу арай ойролцоо. Тэгээ бизнесийн хүмүүс хоорондоо холбогдож нэгнийгээ олоод хүмүүсийн бизнесийн салбарын хүмүүст ерөнхийдөө ашиг усны платформ, ашигтай тийм платформ байжгаад за тэгээд 2004 онд болохоор яг таймлайнер ахын болвол Gmail гарч ирсэн. Тэгээд Facebook launch хийгдсэн. 2005 онд нь YouTube launch хийгдээд гарч ирсэн. Тэгээд 2006 онд болохоор MySpace байсан.
Гэхдээ MySpace болохоор бас яг одоо Facebook эднэр арай хөгжиж амжаагүй байсан. Тэр үед MySpace арай ирчиг авсан байсан. 2006 онд гарч ирээд тэгээ Facebook эднэр арай гарч ирээгүй. Гарч ирсэн бүртлөө арай хэрэглэгчээ татч чадаагүй. Тэгээ MySpace нэг байжгаад тэр нь болохоор яг нөгөө нэг энэ платформуудтай яг бидний одоо ашигладаг платформтой ирэхэд адилхан бас хүмүүстэй ингээ харилцаж барилцдаг. Тэгээ яг MySpace ирчиг авсан байж хахад яг тэр жилийнхаа 7 сарын 18-нд яг Twitter юу байдсан. Бас яг гэдэг нэг лаунчийг гарч ирчихсэн. Тэгээ гарч ирчээд 4 жил сурах чимээгүй байсан Twitter 2010 онд гарч ирэхдээ одоо 10 онд хамгийн өндөр хандлттай болсон байхгүй юу? Платформ болсон хүмүүсийн харилцаанд. Яасан бэ гэсэн чинь 2010 оны үзүүлэлтээр хахад өдөрт цагт заяа 750 твит жиргээ ингэж жиргэж ийн хүмүүс цагт. Тэгээд амар өндөр үзүүлэлтүүд гарч ирээд per hours гээд тэгээд яаж байгаа. Тэгээд дараас нь одоо цаашаа 2014 онд Snapchat, тэгээд 11 онд Snapchat, тэгээд цаашаа чинь Instagram-ийн тий 14 онд болох нь одоо бидний Instagram-ийн ad гэж шууд advertisement гэдэг гараад байгаа шүү дээ. Эхний болохоор одоо UK United Kingdom Англид хамгийн 14 онд Instagram-ийн Insta team ad юу гарч ирсэн сурчлагаануудыг оруулж ирсэн байл. Тэгээд одоо 2018 онд VR. Тэгээд fake news. Одоо болохоор нөө сошиал чинь бүр янз янзын ямар ч хэрэгтэй үнэн худлаа source мэддэггүй амар бол юмуд байгаа шүү дээ. Тэгээд 2018 онд тийм юмуд амар ихсэн. Тэгээд хүн барьцтай тийм үнэн мэдээлэл нь ховор болсон гэсэн юм байна. Миний яг мэдхээр бол би жоохондоо яах юм бэ амар ашигладаг байсан. Яг Facebook энэ төр ашиглахаас өмнө Hi Town гэх тийм тэр Hi Town болохоор яг би бас харсан чинь 2004 онд үсгэн байгуулагдсан жаахгүй. Тэгээд тухайн үед бол би 2004 онд бол нэгдүгээр ангийн л хөвгтэйсэн. Гэхдээ Hi Town бол Монголд нэг орж ирээгүйсэн баха яг. Би Hi Town-ыг баг 2007 8 онд л нэг хэрэгжилжсэн санагдаж байна. Hi Town-ыг нэг хальт ашиглаад тэгээл шууд яхаар орчих. Шууд Тэгээ Hi Town ч юм болохоор Hi Town гэхдээ яхаатай хамт хэрэгэлдэгээс аахгүй би бол. Гэхдээ нэг жоох арай хөгжөө хүн санагдаад бас хоорондоо харьцаж болдгоо. Тийм. Hi Town дээр чинь комент үлдээдэг. Эдэн зураг нар сэтгэл авснараа бас үзсэн шүү дээ. Нөгөө нэг одоо нөгөө тийм гээд тэгдэг байжгаад хүнтэй харилцахын тулд тэр нь арай сонирхолтой байгаа. Тэгээд яхаар ороод. Тэгээ би ер нь Hi Town-аас тэгээ гарцсан шүү. Тэгэл баг сүлд хаагдсан бас. Тэгээд яах уу чинь баг нилээ удаа явсан юм аа. Тийм. Тэр тухайн үед бол тэгэл яах уу чи юу вэ? Тэгэл асуугаад дандаа тэгэл яах уугаар харцж марцдаг найзууд болдог. Тэгэл 9 оноос хойш баг 9 оноо биш хотлоо ярьж байна. Тэрнээс өмнө баха баг. Тэрнээс өмнө яж байгаа сүултээ хүмүүс сүүл рүүгээ л хүмүүс нэг Gmail гэдэг болсон шүү дээ, тий. Тэгээ яг ч нөгөө нэг Messenger гараад ирсэн шүү дээ. Messenger биш. Юу, Facebook гараад ирсэн шүү дээ. Facebook гарч ирэл тэр чинь харьцаж марцаж болдсон шүү дээ. Тэгээд яасан чинь яг уу Messenger мартагдал. Тэндээсэн бүх зүйл мартагдал. Тэгэл нөө бац хийж мэгэл тий. Бац мэ. Тийм би бас бодохны яг одоо бүр одоо ертөнцийн цааш 1800 оноос эхлэх юм бол ярих юм бол хамгийн анхны одоо алсаас харилцдаг байсан юм чиний хэлсэн шиг тийм факс төрлийн юм байсан биз дээ. Тэгж байгаа тэр нь уц муц одоо хоорондоо уцаар ирж ярьдаг болж эхэлсэн тийм үү. Би бас тэднэр амар холбоотой тааж үзэж байна. Тэгснэ тэгж явж ирсэн гинт интернет гараад эхэлсэн чинь шууд энэ бүх юм ингээд интернет рүү орж ирээд шууд интернет рүү орж ирээд сошиал болоод эхэлж байгаа байхгүй. Интернет хизээ яг анх одоо World Wide Network одоо веб гэдэг юм хизээ үүсгэн байгуулагдсан ингээд гэсэн чинь 1983 онд байгуулагдсан байгаа байхгүй. Яг байгуулагдсан ч биш бүр ингээд дэлхийд даяар татсан. Тэгээд 83 онд цацаад эхэлснээс хойш харах юм бол яг ингээд яг интернетийн цахим ингээд сошиал медиа гэдэг нэг чиний дурсаар гараад ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн чухал бидний одоо амьдралд үүсгэн одоо юу гэдгийг хамгийн том нөлөө үзүүлж байгаа энэ болон платформудаас хамгийн том нөлөө үзүүлж байгаа нь Facebook яалтчгүй хамгийн нэгдүгээр тэгээд Instagram, YouTube энэ гурав л ер нь бол хамгийн том одоо үгүй баг бидний амьдралын нэг хэсэг. Тэгээд Twitter бас орж байгаа. Тийм байна. Тэгээ чиний бодлоор сайн үр дүн үзүүлж байгаа юмнууд нь ер нь дурдвал хоёулаа нэг ярих уу тэрийг. За сайн болохоор юу? Давуу тал байгаа л да мэдээж энэ олон зүйлүүд чи мэдээж хүмүүсийн хооронд нь харилцаад ингээ холбоо ингээд
одоо connection үүсгэхэд илүү сайн болж байгаа байхгүй. Нэгдүгээрт нь болохоор одоо гэр бүлийнхэнтэйгээ илүү одоо тий холбоотой. Бид нар гадаад сурдаг бид нар ч гэсэн ингээл шууд ингээл нөөдөө нэгэл луцаа нэгээ шууд ингээл интернетээр холбогдоод залгаал хоорондоо нүүр царайгаа хараад ярилцаал ингээд тэгэл маш хурцтайгаар хүмүүс хоорондоо алсын зайнаас байсан ч гэсэн хурцтай хоорондоо ингээд мэдээлэл солилцох чадaltaй болцсон. Тэрэнд нь одоо энэ сошиал медиаг зүйл амар туслаад. Тэгээ түүнээс гадна болохоор одоо бас нэг бид нар чинь одоо пост хийх, тэгээ зураг аплод хийх, инстаграмдаа ингээд стори хийх мэг энэ бүхэн чинь болохоор бас нөгөө нэг тухайн хүмүүсийн амьдралыг ингээд нөгөө нэг одоо гэр бүл мэдээж дотны хүмүүс шүү дээ. Хүмүүс дотор за энэ манай хүн ингээд явж байгаа юм байна, ийм байгаа юм ингээд нөгөө хүмүүстэй бас тийм коннекшнтай. Тэгээ орс руугүй нэг таг алга болчтой шүү дээ. Дээр үед чинь бас нэг тийм байсан шүү дээ. Нэг тэгсээ захаа нэг хэдэн сарын дараа очдог. Тэгэж ирээд тэнгуүлээ орс явлаа гэж хэлээд гарч яваад 3 сараар алга болдог ч юм уу. Тэг тиймэрхүү юмнууд байдагс. Одоо эн чинь болохоор бас тийм юмнуудын тийм эрсдлийг тэр магадгүй тэр хүн ингээд орс явлаа гэж хэлээд ч юм уу тийш явлаа гэж хэлээд гараад нэг газар явж байгаа нас урцсан байхыг үгүйсэхгүй байтал тэрийг одоо ерөнхийдөө тийм хэрэгслүүдийг багасгасан л гэсэн үг л дээ. Одоо ингээд интернеттэй газар орол интернетээр ийм хийж ингэж тэгж ингээд нөгөө хүмүүстэй холбоо барих боломжтой. Тэгээд нөгөө талаасаа болохоор одоо өөрийнхөө сонирхлын дагуу сонирхолтой ижилхэн сонирхолтой хүмүүсийг хайж олоход илүү амар болсон. Өчнөө одоо сайтууд байгаа. Тэгшээ ороод жишээлбэл зураг авдаг хүн бол зураг авдаг сайт руу бүр тэр байтга нөө юуруу зөв Instagram дээр зөвөр баг хаштаг нь ашиглаад хүмүүсээ олоод холбоо бариад би ингэмээр тэгээд энэ цаашлаад мэддэг магадгүй ажлын юу болчих юм хоорондоо хамт ажиллаад нэг стартап үүсгэж явах ч юм уу тэгээд янз янзын тийм new connectionтай болоход айгуу тусалдаг гэж үзэж байгаа юм. Тэгээд бас нөгөө нэг юу нь болохоор одоо тэгж бодчих шүү дээ. Хүмүүс болохоор амар олон хар юм явдаг гэдэг байхгүй юу? Хар ингээд нөгөө нэг одоо PR ч юм хар мэдээ муухай дандаа л нэг юм заваа юм байна гэд. Гэтэ хамгийн гол нь бид нар маш хурцтай тэр мэдээллүүдийг авч чадж байгаа байхгүй юу? Маш хурцтай тий одоо жишээлбэл сая одоо юу шатсан шүү дээ. Парисын дээр их сүмжлээ. Шууд л ингээд мэдээлэл орж иж байгаа шүү дээ. Facebook-ыг нэхэд л ингээд тэр чигээр дэлхий тэр чигээр ярихад ингээд ямар ч хүн баг мэдгүй хүн ойлгохоор тийм ингээд. Баг Facebook-гүй хүн бараг сонсохоор тий. Сонсохоор тийм ингэж амар ингэж нийгэмд ингээд тархаж байгаа. Тэгэхээр нэг талаараа бол тэр чинь нэг аливаа мэдээлэл маш хүн ингээд маш шуурхай авах боломжтой мэдээлэлс хоцрохгүй байх боломжтой болчих жоох. Тэр боломжийг биднэрт өгж байгаа. Одоо тэргээрээ давуу тал болж гарч ирж байгаа. Мэдээ үзэх бараг телевизийн мэдээтэй уралдаад яваад байгаа. Тийм телевизийн мэдээтэй одоо телевиз ингээд үзэж цаг алдчих хооронд зур уцаа оролдож яадаг нэг цагаараа газ мэдээнүүдийг харчихна. Тэгээл одоо төгжрөл ч юм ямар нэг мэдээнүүдийг хараа явчихна. Тийм надад бас яг тэгснээс мэдээллийн хувьд бол бид нэр аягүй түргэн шуурхаа авч болохоор санагдсан. Тэгээд бас нөгөө нэг хамаатан садантайгаа бид нар бас нэг тэгж татан байж чаддгүй шүү дээ. Яг үнэндээ яхаа ээж автаг бол ярина ингээд өдөр болгон юм бичин тийм үү. Гэхдээ яг ингээд хамаатан садан үеэл мэйлдэг бол яг үнэндээ жилд нэг цагаан сараар л нэг уулздаг хүмүүс. Тэгээ одоо гадаадтайгаа бид нар бол бүрч бараг уулзхаа болцсон. Тэгтэл тэд нэр ингээд одоо нэг мэдхэд л ингээд аюу олон хүүхэдтэй болцсон ч юм уу те тэр мэрийг бас ингээд мэдэж авахд бас аюу тусдсан болтын болов гэж бодсон. Хэдий хамаатан саднууд ингээд тотн биш ч гэсэн яг яаж амьдраад байгаа юм бас яг ингээд мэдээд аваад иж болохоор тийм. Хоорондоо нэг Facebook юмгаар найзууд болоод тэгэл нэг бичихгүй мөртлөө за ядтаа зургнаас нараад юм за ингээд явж байгаа. Тэгээ бас өөрт бас хэрэгтэй мэдээллүүдээ авч болно гэх юм уу? YouTube энэ чинь бас бидний аягүй их тийм юу яд нь штэ. Хөгжил дэвшилт аягүй их нөлөөлөлт штэ. Тийм. Нэг зөв мэдээлэл хайгаад гарч ирээд тэрэнд нь ингээд одоо YouTube бид нар чинь болохоор зарим талаас болохоор хүмүүс нөгөө нэг юм enjoy хийх гэж үздэг штэ. Гой гой нэг влог ч юм уу, бичлэг ч юм уу. Тийм үзгээд тэгээд энэ сонирхолтой юмнуудыг үздэг. Яг цагийг ингээд хөгжилтэй одоо өөрийгөө жоохон тэгж амраах маягтай ч юм уу тэгж үздэг бол нөгөө талаасаа болохоор бас YouTube-ыг ашиглах юм бол маш олон нөгөө мэдээлэлүүд байдаг. Маш олон хичээлүүд ч юм уу тийм хичээлүүд байдаг. Тэгээд тэрийг ингээд судлаад үзэх юм бол тэр YouTube болохоор ингээд тэр чигтээ баг ингээд бүхэн болчихж байгаа байхгүй. Бид нэр тийчээс телевизэн хорвоо дэлхий болцсон тий. Телевизэн мэдээг авч яа. Хажуугаар нь үзхийг хүсэж байгаа кино ч юм уу тэр мэрийг одоо худалдаж авч үздэг болсон байл шүү дээ. Тэгж үзэж болж байна. Тэгэнгүүтлээ наагуур нь дахиад сонирхолтой нэвтрүүлгүүдийг үзэж нөгөө нэг YouTube-д орсон тийм сонирхолтой хүмүүс юм үзэж. Тэгээ хичээлийн төрлийн юм үзэж болж байна. Ингээд амар том ингээд датаг ингээд өөрөөсөө ингээд цуглуулсан баг том платформ болсон болохоор энэ болохоор
хүний амьдрал маш эергээр нөлөөлөх маш боломжтой өндөр байгаа. Өндөр үеийг нөлөөлдөг. Тэрийг хамгийн гол нь бид зөв ашиглах хэрэгтэй. За ерөнхийдөө бол ингээд ярих юм бол сайн үр дагавар нэм бид юм харин сайн нөлөө. Тэнгүүд л муу талаас нь ярих юм бол угаасаа дуусахгүй тийм үү? Тийм муудал нь бол ерөөсөн. Угаасаа муулаа л байвал муулаа л тийм. Гэтэ яг чухал хэдийн ямиг хоёлаа нэг ярих уу. Одоо үр дагавар муу үр дагавар гэх юм бол миний хувьд болохоор яг юу гэж бодсон гэдэг тэнгүүд л бид нэр сошиал медиаг хэтэрхий их ашиглах тусам хувь хүнээ буюу өөрийнхөө нэг селф стим гэдэг штэ. Өөртөө итгэх чадвар ч юм уу тэрийг алдсан юм санагдсан. Яа тэгэхээр бусадтай банга өөрийгөө харьцуулдаг болчдөг. Яг ингээд ялангуяа охтууд дээр ятдаг байхгүй яг хараад хаад нэг л их лаг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээл нөгөө охтууд чинь ингээл team brand-ийн юм авлаа, ийм brand-ийн makeup ингэж худалдаж аваад би ингэж төрхсөн чинь ийм байсан, тийм байсан. Би ийм хувц авлаа, ингээл тэглээ гэл ингээл явж идэг. Тэнгүүд л нэг эмхтэн хүн чинь яах вэ? Угаасаа team айгу team шуналтай. Санаасаар team шуналтай болохоор надад ийм байхгүй штэ. Миний амьдрал ийм биш штэ гэд яг төсөөлөд ингээд өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулаад тэгэнгүүтлээ өөртөө итгэл аюу алддаг юм шиг санагддаг байхгүй. Тэгэл нөгөө Instagram үзэхээр Instagram амьдралтай охтууд ингээд амар төгс харагддаг тийм үү бүр ингээд өглөөнийхэн цайн ямар ч гоё юм. Тэр ингээд 70 90 мэрэг дээр ямар ч гоё ямардیں۔ Гэхдээ яг үнэндээ цаана тэр хүн тэр зургийг авахлах гэж хэдэн минут зарцуулсан юм бол бид нар мэдэхгүй. Тэгэл ингээ байн тэрийг ингээд өөртөө ингээ харьцуулснаар болоод сэтгэл готролт айгүй хавтдсан болов уу гэж би их бодсон. Тийм стресс амар. Нийгэм стресс ордог. Тэгээ нэг одоо юу мэрч юм. Тэгээ сэтгэл готрол тэгээ хажуугаар нэг уур бухимдал амар ихсдэг. Нөгөө муу мэдээллүүд гарч ирж тэгээд нөгөө хүмүүс ч бухимдаад энэ ч болохгүй байна гэдэг. Ахаал нөгөө тэр юунд ороо бичээл хүмүүс чинь хоорондоо хэрэлдээл дээ. Энэ ямар мал юм бэ? Энэ ямар тэнийг юм бэ? Юу яасан ингээл хоорондоо ингээл муудалцаалдаг. Бичлэг Ялангуяа Монгол бүр яг тэгдэгтэй айгүй хэцүү. Орж ирж хилддэг. Тэгээ нөө тэр чинь ямар ч хэрэг байхгүй ш. Нөгөө өнөө муулангууд нөгөө өн зөрүүлэн муулан. Тэгэл ялгааг бол хоорондоо ингээл хэрэлдэж байгаа юм чинь. Хоорондоо нэгнийхээ л хэсгийг хөлн ш. Тэрийг зүгээр ингээ орхичиж. Тэгээ энэ тэр талаараа хүмүүсийн жоохон social одоо society нийгэмд арай муу үргэлж дагавар үзүүлдэг нь болохоор стресс гэдэг зүйлийг амар уулан багасгах хэрэгтэй шүү дээ. Тэр зүйл сошиал бид нар тэрийг үзэж тэнцэнээс кайф аваад те тэгстэй бодлоо заримдаа хүмүүс л тэрийг буруу ашиглаад тэрхий өөрсдөө стресс юмстай. Тэр Монголын хар мэдээнд бол угаасаа бүр яг хүмүүсийг стресстүүлэх зорилготой мэдээллүүд юм болов гэж би их бодсон. Яагаад тэгэхээр хүнтэй хийсэн ярилцлагын хамгийн ингээд буруугаар ойлгох юм энэ топик болгоод яг тийм одоо нийтлэлийнх нь гарчийг тавиад тэгэн саяхан би нэг тийм харсан байхгүй. Сэрчмаатай ярилцсан ярилцлага байхгүй тэгснэ. Би зүрх сэтгэлээ Христэд төгсөн гэд бичсэн. Гарч гэн. Тэгээ тэр хүн болохоор зүгээр л амар энгийн ярьсан ярилцлагыг тэгээд бүр тийм гарч болгоцсон. Тэгснэ доор нь болохоор хужаагийн авгаа Христэд ингээ зүрх сэтгэлээ өглөө мөлөө чи Монгол хүмүүнүү чи хужаар байгаа зайлмайлхи бүр амар тийм бичсэн. Бүр тэрийг ингээд уншихаар бүр амар инээдтэй санагдаад айгүй олон тийм хүмүүс сөрөг сэтгэл үлдээсэн. Надад бас тэгэл та нар тэр хүний шүтж байгаа, барьж байгаад одоо та нар стресстэй бид нар стресстэй одоо яах вэ тэр хүнд одоо тэр хүн юу ч болоогүй ерөөсөө стресстэйгүй байгаа юм бид нар тэрэнд ингээд бухимдаад тэгээд ах ямар шаардлага байгаа юм бэ. Тийм болохоор тийм мэдээллүүдийг аль болох зүгээр хөнгөнөөр өнгөрөөч жаагаарэ. Гол нь бид тэрийг чинь нэрвүүлээд бидний постлсан комментлсан үр хүүхдүүд чинь хараадаг болохоор бас үр хүүхдээ ч гэсэн үлэр жишээ болоосай гэж хэлмээр байна. Тийм сошиалын зөв зохистой хэрэглээ гэдэг зүйлийг төглөөч. Тийм ер нь бол муу зүйл нь яг хоёр том муу зүйл нэг нь сая хэлсэн уур бухимдал нийгэм стрессийг итгэхийг үүсгэж байна. Хоёрт нь болохоор нөгөө нэг бас сэтгэл готрлыг үүсгээд байна гэдэг. Хувь хүн дээр болохоор сэтгэл готрлыг үүсгээд массад болохоор амар их одоо уур уцаартай стресстэй хүмүүс цаанаас нь. Тэгээд тэрийш нөгөө нэг юу гэл нэг cyber bullying гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Компьютерний цаанаас одоо ингээл бүр хамаг муу мухай юм бичээд яг нүүрэн дээр ч ингээд нөгөө нэг сошиал медиа ингээ байхгүй байх чинь бол ингээд тэгэхээр хэлэх юм байв шууд нүүр харж байгаа л ингээд хэлдэг байсан шүү дээ. Одоо ч нөгөө нэг нүүрээ шууд нуугаал сошиал нөгөө нэг аккаунт юм цэцэг болж гарч ирээ. Зөв доор нь дүү тэгэл амар хараал мараал нэг хүн өөрийгөө ингээл бас нэг хөөрхөн зөөр тэр чинь бас ингээд альва хүмүүсийн тэр юмны доор ингээд бичлэгний доор морч юм уу те юм ингээд тийм муухай сэтгэл бичих нь ер нь бол айгу нөгөө хүнд айгу хэцүү байдаг байхгүй. Тэр чинь зориг зүрх гаргаж ирээд нэг хүн одоо жишээлбэл влог хийдэг шүү дээ. Влогийн нэвтрүүлэг гэж юм уу те эсвэл нэвтрүүлэг хийгээд эсвэл зүгээр лайв хийнгүүд л
доортолт нэг амар олон тэгж хараасан чи юу чаддаг чи юу яадаг чи юу хийсэн гэж тэгээд бичгээр чин тэр хүн чинь ингээд л унаа штэ тий амар зураг гараад ч хүмүүс намайг хүлээж авсангүй би болсонгүй гэж юм уу. Тэгээ яагаад хүмүүс юу гэдгийг одоо зарим нэг жоохон өсвөр насны охтууд идэв штэ. Хүмүүс таалагдахын тулд ингээд улам лайк авахын тулд ингээд жоохон хагас нүцгэн зураг даруулаад дараа нь тэгснээ хүмүүс бүр доор нь айгүй их нэг муусан комент өчтөг. Тэгэнгүүт л одоо юу гэдгийг сайбер буллинг орсныхаа улмаас амиа орлох ч юм уу тийм тохиолдлууд бас зөндөө гарч исэн баг. Тэгээд тэр охтууд яагаад тэгээд байгаа юм хэрэг бид нэр яг амьдралаас ад жаргалыг хайдаг. Тэгэнгүүт л биднэрт ингээд лайк авах, олон лайк авах мэдрэмж нь хэсэгхэн тийм хэмжээний допамин ялгаруулсан юм байна л та. Тэр нь ингээд нэг хар тамхи хэрэглэж байгаад ер нь л ялгаад одоо яг адилхан байдаг. Тий, тамхи баг хар тамхи архинаас илүү донтолтыг авдаг. Тийм, донтолтыг авдаг. Тэгэнгүүтлээ бид нар дахиад тэр мэдрэмжээ ингээд мэдрэхийн тулд ингээд би ингээд лайк авъя, би ингээд тгийгээд яг тийм бүр амар донтцсан. Тэрнээсээ бүр ингээд гарч чадахгүй. Тэгэнгүүтлээ буцаагаад эргүүлээ тэр одоо юу гэдгийг зөв аргаар лайк авч чадхаа болонготлаа тийм буруу аргаар яагаад сайбер буллингд ороод тэгээд амиа орлох ялангуяа өсвөр насны тийм ингээд ямар ч юм одоо бие даах чадвар ч юм уу сэтгэл зүйн хувь докторгүй байгаа хүмүүс бол айгүй эрсдэлтэй санагдсан л та надад бас. Тийм тэгээд нөгөө талаараа одоо тэр нөгөө нэг сошиал медиад нэгээр чинь нөгөө нэг хурамч аккаунтаар юу яадаг хүмүүсийг доромжлохоос гадна одоо хүмүүсээр юм бичтэй тэгээ ялт энд янз юм бичин тэгээ нөгөө хүмүүс нэг хоорондоо уулзсан муулчрийг тэгэхээр тэр яг цааталт нь ямар хүн байгааг хийж мэдэхгүй болохоор уулзж учирсан чинь хүний 8 ч хүн ч юм уу те нэг тийм гэмт хэрэгтэнтэй ч юм уу те уулзсан байх магадлал нь ерөнхийдөө 50% болчихж байгаа байхгүй юу. Энэ нь бол шууд ингээл тэгээ царайг хараад за энэ үг мөгөө гэл тэгэл танихгүй хүнтэй хүмүүс уулзсан байсан бол одоо зүгээр ингээл нэг зүгээр нэг фэйсбүүкээр танилцсан хүнтэйгээ очиод уулзахад нөгөө хүн өөрийнх нь хүсэлтэнд хүрээгүй юм эсвэл арай тийм тэр компьютер ард байсан шиг биш байх ч юм уу. Тиймхүү тохиолдлууд маш гардаг. Тэгээд ерөнхийдөө гэмтрэг бас үүсэх магадлалыг бас айгүй өсгцэн шүү дээ ер нь бол. За тэгээд гэмт хэрэг үлдэж болж байгаа юм байна. Тэгээд би бас ингэж бодлоо л та. Сошиал медиаг ашиглах тусам хүмүүсийн бид нэр хоорондоо харилцаж байгаа харилцаа өдөр болгон өөрчлөгдөж байгаа. Яагаад тэгэхээр урд нь ингээд сошиал медиагүй байсан бол бид нэр ингээд автобусны дотор явж байхдаа ч юм уу хүмүүс хоорондоо ярьдаг те өнөөдөр цаг агарын тухай ч юм уу янз бүрийн тухай ярьдаг байсан бол одоо хин ч хоорондоо юм ярих болцсон шүү дээ. Тий. Сошиал медиа гэдэг зүйл гарч ирэнгүүт яг амьдрал дээрх communication хүмүүсийн хоорондын харилцаа нөгөө нэг сошиал медиас гаднах амьдралын харилцаа буурчж байгаа хөө. Тэрэн дээрээ илүү одоо сошиал медиалэр хэтэрхий актив байснаа гэж ирийн амьдрал дээр гарч ирэнгүүт тийм актив биш нэг тийм автобус метронд ингээ бүх аюу олон хүмүүс сууж байгаа нэ хинч хоорондоо яг амьд харилцаа үүсэхгүй бүгд уцаа ширтэлтэй. Тий. Тэр нь бас жоохон тэр чинь одоо энэ Азийн орнуудад бол ерөнхийдөө амар том давлага болсон шүү дээ. Нөгөө ерөөсөө хүмүүс хоор гудамжаар алхаж байхдаа л зөв ингээ доош тонгоож монгоцсон ч юм уу. Азууд бүр яг бүр хятадууд бүр байн уцаа харцаа яж үүдэг тий. Тий, тэгцээ ингээ доош ингээ шахаац ерөөсөө орчлон ертөнц ямар ч юм байхгүй тэр дотор л явж байгаа. Тэг чи өөрөөсөө бас нөгөө нэг тийм WeChat-г сүлжээдтэй шүү дээ. Facebook гэдэг хаацдаг. Тэгээд дээрээс нь бидний одоо бүр тэгж харилцах байтугай бидний бүр нэг одоо хайр дурлалын асуудал төрөл ороод ирж байгаа байхгүй юу? Баахан одоо болцдог аппликейшнуд гараад ирсэн. Тий. Тэгэнгүүт л хүмүүс одоо баг аюу болон тэгэл харж байгаа л баг шууд ингээл тийм сонгоол тийм чи таалагдахгүй нэглээд тэглээ за яри таалагдсан үнтэйгээ ингээд хоорондоо холбогдлоо юм бичлээ уулзъя инээ тэрэ гэл яг нэг талаараа айгүй easy ч гэсэн нөгөө талаасаа юу гэдэг үнц нь алга болгоод байгаа юм болов. Тэр чинь бас гоё шүү дээ. Нөгөө нэг хүмүүс амттай ч очиод уулзахын тулд чинь тэгэл хайж олоод уулзаад уцны дугаар энэ аав нинэ тэрэ гэл. Тийм, зовж уулзсан айгүй үнцэнтэй шүү дээ. Одоо зөв шууд нэг аппликейшн ашиглаад хоёулаа матч хийгдчихлээ. Окей, уулзах тэдэн цагт уулзлаа тэгэл юм ярьлаа. Нэг ингээл яг сүртэй юм яриад нэгэндээ таалагдсан хүмүүс байдаг л бах. Тэгтээ тэгэл зорилго нь бол нэг тийм амьд яг тэрлэгөө чиглэсэн байдгүй шүү дээ. Тийм шүү дээ тийм. За. Тэгээд одоо дахиад тэгсэн сошиал медиа одоо яаж яах гэдэгс бас нэг амар том тулгарч байгаа асуудал нь юу вэ гэдгсэн чинь одоо сайн нэг Zuckerberg-ийн асуудал байгаа шүү дээ. Одоо хүмүүсийн датаг цуглуулаад зарсан марсан. Ч юм уу тэ эсвэл ашигладаг. Тэгээд тэгсэн чинь одоо сошиал медиа дээр хүмүүс хэтэрхий хитвэтэй байгаад өөрийнхөө амьдралыг ингээ ил болгоод гэсэн чинь хувийн мэдээлэл гэдэг зүйл нь тэн дээр өөрийнх нь ингээ бүх юма биччихэж хувийн мэдээлэл гэдэг зүйл нь ерөөдөө ил тот болчихж байгаа.
Тэнгүүт хувийн мэдээлэл нийлт тод байна гэдэг чинь тэр хүнийг одоо ерөнхийдөө ашиглах ч юм уу те. Тэр хувийн мэдээллийг олоод ашиглаад буруу зам руу олоод одоо аргаар ингээд тэр хүнийг одоо хохирох ч юм уу. Тиймхүү тал руу ихэд айгу амархан болчихж байгаа байхгүй. Хүний хувийн мэдээлэл гэдэг зүйл ингээд secret одоо тэр зүйл нь одоо алдагдах боломж маш өндөр болчиход байгаамаа. Тэг ер нь бол тэгээд бүх газрууд угийн тэгээд зүйлээ зарласан шүү дээ. Бид нар датагаа ингээ хүмүүстэй ингээ бусад компаниудад ингээ зардаг те хүний мэдээлэл. Тэгээд болохоор Android үүд шүү дээ. Android-ийн ундрал гэдэг одоо үүсгэн байгуулагч чинь. Тэрний би нэг лекцэнд сууж маань сургууль дээр сууж нэг юм ярьж байсан. Лекц тавьж байсан. Тэгэхэд яг тэн дээр хэлжсэн байхгүй. Одоо болохоор хүмүүсийн датаг аваад дата мэдээллийг одоо энэ Facebook, Instagram бүгд энэ чирүүсөө нөө одоо хүний датаны тэр том датаны төлөв ингээд дайм болцсон байхгүй юу? Дата ингээ өрсөлддөг том storage те. Яагаад тэр Microsoft юуг Nokia-г аваад байна. Тэгээ бусад газрууд ингээ аваад нэг нэгэндээ ингээ зараад байна те. Компаниуд яагаад нэгнийгээ зараад нөгөө том компаниуд тэр жижигэн компани аваад байгаа. Ямар гол энэ нэг цаана амирх дататай. Тэгээ тэр дата ингээ боловсруулад илүү сайн тэрэн дээр ингээ тулгуурлаад үйлчлэгч юу хүсэж байна. Хүмүүсийн чиг хандлага хаашаа байна гэдэг тулгуурлаад тэрэн дээр таарсан ингээд бүтээгдэхүүн ч юм уу сурчлагаа эсвэл янз янзын үйлдэл ч юм уу ямар янзын одоо мэдээллийн тийм сайт майтны юм байдаг бол тийм мэдээллүүдийн төлхөө тэр хүний эрс мэдээлэл тулгуурлаж гаргаж ирэх ч юм уу. Тэг ерөнхийдөө одоо тэгсэн чинь тэр ундралын хэл залхаар одоо энэ сурчлага аваад сурчлага нь бараг тухайн хүний датаг ингээд жоохон аваад анализ хийгээд тэнгүүтлээ тухайн хүн юу сонирхож яадаг гэдгийг мэдэнгүүтлээ бараг тэр хүнд гарч иж байгаа сурчлагын элдв янзын тэр хүнийг сонирхгүй байгаа ш. Ер нь дандаа тэр хүн дандаа сонирхдаг төрлийн сурчлагаанууд дандаа гарч ирдэг ч юм уу. Тэр дүгээр одоо байн гардаг ш. Тэгэхдээ тэрнэр нь бидний сонирхдаг зүйлүүдийн сурчлага гарч ирвэл цаг өрөх замаар эсвэл тэр нэг хаана ашигтай л байхгүй юу. Сурчлагаа тавьсан хүмүүс ч ашигтай, бид нар ч ашигтай, өөртөө сонирхсан юм ашигтай. Яг тэр талаас зөв рүү ингээд тэгээ боловч нөгөө талаасаа personal одоо information буюу хүний хувийн мэдээлэл гэдэг зүйлийг өнөөдөр ашиглана гэдэг чинь маш буруу. Тэгээд хувийн мэдээлэл алдна гэдэг чинь маш саяхан бас тийм хувийн мэдээлэл алдаад нөгөө нэг айгүй том хэрэг гарсан. Тэр нь юу гэхээр одоо бас нэг хүмүүс мэдчихэл байгаах Big Bang хамтлагийн сүнэрийг. Яасан гэдгсэн чинь өмнө нь чаталж исэн чатыг нь сэтгүүлчид олоод тэгээд тэр нь бүр хүний наймаа буюу бүр яхан зуучилдаг тийм гэж бүр ойлгогдоод тэгээд тэрнээс талаас сая бүр хэдэн сар цагтаа шүүхээр яваад тэгээд нотлох байранд ингээд хангалттай нотлох байранд байхгүй гэсэн шалтгаанаар бол одоо л тийм ямар ч хэл янз бүрийн тийм юу аваагүй ял хэл аваагүй тэгээд зэрэгт явж байгаа. Гэтэ яг тэрүүнтэй холбоотойгоор бүр тийм 10 хүн тийм групп чатыг бүгдийг уншсан чинь тийм нэг 10 хүн дотор тийм групп чат байсан. Тэгээ нэг зал болохоор бүр өөрийнхөө тийм одоо секси жисэн бичлэгээ ингэж хүн тэднэртэй явуулдаг. Тэгээ бүр тэр дунд нь эмгтэй бүр дуучин хүртэл байсан гэж аахгүй. Гэх мэтлэн тийм юмнаас болоод юу гэдэг тийм хитрхи private амьдрал руу орсноос болоод тэр хүмүүсийн юм муухай юм гарч ирж байгаа ч гэсэн тэр одоо ерөөсө харагдах ёсгүй байсан хүмүүс бидний ингээд айгүй их ингээд зарим нэг фэнүүдийнхэн бүр ингээд амар дуртай байсан хүний тим зон гинт тим гараад ирэхээр зарим айгүй олон хүмүүс бол тэрийг хүлээж авах айгүй хэцүү байсан л та. Гэх мэтлэн тим айгүй олон юм бас нэг бодлоор бол тэр юу гэдэг хүний хувийн амьдрал хэтэрхий гэж орох нь нөгөө талаас бол буруу, нөгөө талаас бол ил гаргасан бол зөв. Тийм хүмүүд яг л ил гаргасан зөв. Тийм. Гэхдээ юу гэдэг бүр хэтэрхий хүн ямар ч хүн одоо юу гэдэг ямар нэгэн алдаа гаргана. Гэхдээ тэр бол нэг бүр ингээ ухаад онгочоод ах үнэндээ бол яг тийм зөв зүйл бол би бол биш гэж бодож байна. Тэгээ бас тэр бидний датаг цуглуулад ингээд тэрүүн дээрээс үнэлээд янз бүрийн маркетинг хийдэг гэдэг. Тэр бол яг үнэн. Саяхан би нэг саяхан жирний хэдэн сарын өмнө milk shake гэдэг юм зүгээр хэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь миний YouTube дээр 4 төрлийн milk shake-ийг хэрхэн яаж хийх вэ гэдэг юм гараад ирж байгаа байхгүй. Тэгээ би бүр гайхаад би Google-ээр ерөөсөө тийм хайгаагүй. Google YouTube хоёр чинь хоорондоо шууд холбоотой юм чинь би тэрийг мэддэг болохоор тэгээ юм хэлээгүй. Саяхан тэгтээ бас юу болсон гэдгсэн чинь би зүгээр ээж дүү хоёртойгоо үзсэн киногоо бодож исэн чинь миний бодож исэн YouTube дээр гараад ирсэн гэдээ. Би тэр кино ердөөсөө хаагүй. Тэр киноны 2 дугаар ангийнхан тизер нэг гараад иж байгаа хгүй. Би бүр гайхаад юу болоод байна гэ. Би бүр өөрөө итгэхгүй тэгээ би бүр үнэхээр одоо бидний бодолд арай нөлөөлөлтөд одоо бодлыг бүр мэддэг болсон юм шиг үстэй гайхаж байгаа хгүй. Тэгээ бүр
Энийг бол угаасаа батлаад байгаа, сонсдог гэдгийг баталж байгаа. Бидний камераар бид нарыг хардаг гэдгийг бүр тэгээ батлагдаад байгаа. Дээрээс нь тэр бас нэг Walmart-ийн нэг юу байсан шүү дээ. Walmart ингээд хүмүүсийнхаа хэрэглэгчдийнхаа ингээд авж байгаа юмар нь одоо танил тэгээ тэр хүмүүст ингээд тохирсон тийм бүтээгдэхүүний тийм маркетингийн одоо сурчлагын цаас явуулт юм байна л та. Тэгсэн чинь нэг 16 дахь охин одоо нэг юм аваад одоо гэр бүл нь аваадсан юм л та. Тэгсэн чинь тэр гэр бүлийн хүнд гэртэн тийм одоо нэг хүүхдийн нэг жирэмсэн эмэгтэйчүүд нь тийм байвч жигод хүүхдийн памперс хувц үлгэн нэг тийм сурчлага явуулаадсан чинь очиод уурлаад аав нь очиод уурсан шүү дээ. Тийм. Тэгсэн чинь арай нөгөөх нь манай охин жирэмсэн биш гэсэн чинь нөгөө охин жирэмсэн байрсан байж таарад гэх мэтлэн ингээд юу гэдэг бид нараас илүү бүр ингээд мэддэг болчиход байгаа байхгүй бид нарыг. Тэр нь бас нэг бодлын юм бүр амар ч юм шиг бүр. Тэгээд ингээд нөлөөлөө за одоо ингээд сурчлагаа гэдэг одоо бид нар юу сонирхож байгаа мэдээд байна. За тэгвэл энэ зүйлүүд ирээдүйд яг яаж ирэх вэ? Биднэрт яг ашигтайгаар ирэх үү? Эсвэл биднийг илүү бүр буруугаар эргүүлээд бид нарыг бүр ингээд оронгоор нь өөрчлөх үү? Би бол бид нар энэнийхээ яг болоод байгаа ч удаа. Яг үнэндээ бол энэ бүхнийгаа бид нар удирдах ёстой шүү дээ. Тэгээд гих мэтлэн ингээд хоорондоо бас нэг шинэ гарсан София гэдэг нэг София чинь бас нэг роботтой хомд ярьцлага хийж байхдаа бүр ингээд амар creepy юмнууд бас ярьж мэрсэн хоорондоо хоёр робот хоорондоо бид нар бол хүмүүсийг бол атгах гэж мэгээд ярьж мэрсэн. Яг миний бодлоор бол энэ бол магадгүй гэж бодож байна. Яа тэгэхээр ирээдүйд бидний хийж байгаа энэ ажил касан дээр зогсож байгаа энэ хүмүүс бол ингэж ажиллахгүй. Бүх юм робот чинь хүмүүс робот одоо юу гэдэг аккаунтанд ч юм уу тий янз бүрийн жижиг сажиг ажлууд бол бүгд роботчод ирэнгүүт л бидний одоо бүр ингээд тэрүүндээ ороод бид нэр одоо роботонд юунд ороод янз бүрийн хосол гаргах ч юм уу тий янз бүрийн болоход бол бид нар бол яг үндэ тэрийг өдөртөж чадахгүй байх хэмжээндээ хүрэх үдэл гэж би бодож байна. Гэтэ наач нь л сошиал медиа. Биш л дээ орохгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө бол яг технологи харах юм харуул тийм. Яг сошиал медиа ирээдүйд яг яаж нөлөөлөх вэ? Тийм тэрэг юу гэдэг бас тийм зөнгөл кинонууд байдаг шүү дээ. Би нэг Dust гэдэг нэг тийм short фильмүүд амар үздэг байхгүй. Тэрүүн дээр болохоор айгүй олон тийм бидний ирээдүй юу вэ? Бидний ирээдүй хинж таваршгүй. Бидний ирээдүй бол тоос гэдэг тэгсэрнэ амар олон төрлийн ирээдүйн тийм тухай тийм бичлэгнүүд хийдэг. Кинонууд богийн хэмжээний. Тэгээд тэрүүн дээр нэг тийм гэр бүл байгаа байхгүй. Ирээдүйн гэр бүл нэг ганц хүүтэй. Тэгсэн чинь бүгдээрээ яг юм Apple Watch-ыг юм цаг зүүдэг. Тэгээд тэр цаг нь ингээд хүнд ингээд одоо өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд бол бүх одоо зааварчилгааг нь хэлж өгдөг. Тэгээд за одоо хичээлдээ явахад чинь ингээд нэг цагийн зай байна. Ээж чинь хоолыг чи хийцэн очиод галтгоондоо хоолой дээрээ гэл тэгэл тэр хүмүүс ингээд ерөөсөө амаараа ярилцдаггүй заяа. Зөвхөн бодлоороо шууд харцаараа ингээд нөгөө технологи нь шууд ярьж өгдөг. Тэгээ ерөөсөө хоорондоо ярилцчих ямар ч тийм юу байхгүй. Юу гэдэг шаардлага байхгүй. Тэгэнгүүтлээ бүх юм ингээ зааварчлаа хэлээд өгдөг. Тэгсэн чинь нэг удаа нэг тэр хүүхд ингээ сургууль руугаа явж исэн чинь нэг амар гоё дуу гараад нэг хүн дуулаад ахаар нь яваад очсон чинь нөгөө цаг нь хэлээд байхгүй чи одоо явах хэрэгтэй чи хоцорлоо явах хэрэгтэй гэл. Тэгэл тэгснэ тэрийг ингээл цагаа аваад тэр юугаар дууг нь очиж харсан чинь хүмүүс ингээд жүжиг тоглож идэг. Тэгсэн чинь яг одоо бидний одоогийн амьдрал буюу нэг аав ээж охин гурав дугаалгаар явж байгаа тийм яг тийм одоо үзэгдлийг харуулсан жүжиг хийж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө хүн ийм амьдралыг тийм бахта бүр амар гахаад шууд тэр буцаад сургууль руу явж хатан амар гүгэл тэгэл ингээл гахаал багшаасаа шууд асуусан чинь бид нар яагаад тийм энийг зүүх ёстой юм бэ? Бид нар яагаад нэг зүйт юм бэ асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь багш нь чиний хичээлийн дараа уулзаарай гэдэг тэгснэ. Чи ийм асуулт асууж болохгүй. Эн чинь тэгж болдоггүй юм байхгүй юу? Бид нар яагаад нэг зүйт вэ гэхээр бид нар хүмүүс тэнэг болохоор хүмүүс өөрийгөө удирдах чаддаг болохоор илүү ингээд удирдуулахын тулд энэ юм хийж байгаа гэд. Тэгээд бүр ингээд аавд ээж дээр очиод ингээд би төрсөдрөөрөө ингээд гоё агаарт ингээд салхинд гармаараа энэ цаггүйгээр гармаар гэсэн чи ээж аав зөвшөөрөхгүй. Гэх мэтлэн юу гэдэг яг тийм амьдралыг харуулж байгаа байхгүй юу? Тэгээ би яг тийм киноны надад зөндөө болохоор одоо бүтэн ярдвал дуусахгүй. Тэгээд нэг жишээ нь бол тийм байна. Тэгээд яг тиймэрхүү болох үедээ бид нэр одоо мэдээж дэлхийн дулаалтай холбоотой тийм ямар ч тийм юу гэдэг эрүүл агаар ч юм уу байгаль бас нэг үлдэхгүй ч гэж магадгүй яг бүр хойч ирээдүйд бол тэгээд тэрнийгаа дагаад
технологи хөгжөөд ирэхлээр магадгүй одоогийн бидний байгаа энэ жижиг юмнаас аж аргалыг авдаг тийм юмнууд маань бас алга болох ч юм уу. Хүмүүс амар тийм emotionless болох юм болов сэтгэл хөдлөлгүй. Тий. Бүр сүлдээ одоо ингээл сошиал медиа чинь илүү хөгжих юм бол хүмүүс хоорондоо зүгээр мэдээллийг тархиндаа чип суулгаал. Аваад хоорондоо харилцаал. Хүмүүсийн хоорондоо ерөөсөө юм ярих шаардлагагүй болсон. Тэгэл одоо баг хавьж явахдаа нөө чипээр нөгөөний мэдээлэл ингэж харж бардагч болдог ч юм уу тий. Тэгээ ерөнхийдөө одоо энгийн хүмүүсийн харилцаанаас сошиал медианаас баг технологи хөгжил болоод тэгээд шууд тархинд нь интернет орчсон бүх хэрэгтэй мэдээллүүдээ тархиндаа авч идэг. Хүмүүстэй ярих шаардлагагүй. Үнтэй ярмаар байвал одоо баг бодлоо шууд нөгөө илүү зурус явуулсан нөгөө зурсыг хараад нөгөөд ингээд гэж харьцдаг ч юм уу. Тийм болчих багталтай болчихлоо. Ер нь бол сошиал медиа гэдэг чинь технологийн л одоо хурцтай төвшлүүдийн нэг шүү дээ. Нэг бодлоор айгүй гоё ч юм шиг те. Айгүй тийм бараг бид нэр ичдэг хийгээд байгаа юм шиг. Бүр яг ичдэг амьдрал дээр бүтээгээд байгаа юм шиг. Гэхдээ нөгөө талаараа бид нэр өөрсдөө бас ингээд роботлоод байгаа байхгүй юу? Яг нэг ингээл нэг нь л хэвийн л нэг юм ямар ч нэг сэтгэл байхгүй. Хүний яг гол онцлог чанар чинь хүн чинь сэтгэлтэй, сэтгэл хөдлөлтэй, тийм байж л хүн гэж тодорхойлогддог болвол яг ийм сошиал медиаг бид нэр хэрэглээд байх тусам те бүр ямар ч тийм сэтгэл хөдлөх юмгүй болчиход байгаа байхгүй юу? Одоо жишээлх юм бол юу гэдэг тэр dating application биш үү? Тэгээд айгүй олон тийм dating application-аар айгүй олон хүнтэй ингээд date хийсээр байгаа сүлдээ бүр тэгээд за угаасаа л юм байдیں۔ Гэдэг тийм боталтай болцсон юм билүү те. Тий, одоо нэг юу мөн дээр харагддаг шүү дээ. Instagram дээр ч юм одоо жишээл зарим хүмүүс юу харчихна. Амар гоё ингээд төрс өдрөө тэмдэглэж байгаа ч юм уу юу харчихна. Амар гоёг харчихдаг мангар гэж харахад ингэж тэмдэглэх үсэд нэг expectation тавьчихгууд л одоо өөрийнх нь хүрээллийн хүмүүс surprise барихтаа тэр юмнаас мэдээж авах мэдээж доогуур ч юм уу хүрчих юм бол нөгөө хүний сэтгэлд нь хүрэхгүй ч байх юм уу те нэг юм сэтгэл ингээд хөдөлгөлгүй болсон нөгөө юм бичлэгүүдээ үзэж тэрэн дээрээс ингээд хараад ингээд үзсээр аваад амьдралаа харьцуулаад өөрийнхөө амьдралыг доошоо гэж үзээ тэгээд ч юм. Тэгэл сэтгэл хөдлөл гэдэг зүйл нь багасаал яг зүгээр нэг бараг ямар ч сэтгэл хөдлөлгүй амьтантай л болсон шүү дээ. Юу зомби ч юм уу юу ч юм мэдэхгүй. Тэгээ бас одоо цагт бас би ярих юм бол бид нэр сошиал медиад хамаг амьдралаа өнгөрүүлдэг болцсон. Юм тийм. Тэгээ хүмүүсийн амьдралыг үзэж өөрсдийнхөө амьдралыг өнгөрөөдөг болчихж байгаа байхгүй айгу. Тэр бас жоохон харамсалтай. Яг хуу хэсэггүй хугацаанд яг хуу тэр хүмүүсийн өгөх гээд байгаа поинтыг бид нэр ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэр хүмүүс биднэрт зөвөр нөлөөлж явах нь сайн байна. Одоо янз бүрийн гоё одоо подкастууд ч юм уу влогууд байдаг тийм үү бид нарт айгүй санаар нөлөөлдөг. Миний хувьд Positive Mongolians ч юм уу тий. Тэгээд нэг Mongolian family intro бол надад айгүй таалагддаг. Монгол влогуудыг ярих юм бол тэгэнгүүт бусад одоо гадаад влогуудыг ярих юм бол тэд нар чинь амар үр бүтээлхүү нэг өнгөрөөж байгаа зөв мейкап хийгээл те залуусаа би өнөөдөр ийм мейкап хийж үзэж чинь тэг чинь ингэ чинь тэр хүний ямар мейкап хийж байгаа надаа ямар амаа те яг үндэ тэгээ тэр хүнийг мейкап хийж байгаа 20 минутанд би ягаад тэр хүний тэр 20 минутанд би тэр хүнийг зарцуулах хэрэгтэй яг үндэ тэг яг ингээ хүмүүс яг тэр болгонд ингээд амар донтцсан бүр ингээд ялангуяа охтууд бол тийм бүр амар донтцсан. Тэснэ тэр охин дээрээ тийм авцсан билээ. Тэрний мейкапыг хийсэн билээ. Яг үнэндээ хэн тамаатай. Тэгээ бас нэг аюул лаглаг влог хийж болно. Гэхдээ нэг юм юмараа нэг юу тийм гойж гангарах тийм харуулах гэсэн тийм хүмүүс эдэн штэ. Би бас тийм нэг дуртай биш. Энэ бол манай гэр тэгээ $100 гэж нэг тэгдэж штэ. Тэгэл энэ бол миний машин би саяхан шинээр авсан бас $100 малэр гэл ингээл тийм юм би бас нэг дургу. Яагаад тэгэхээр тэр чин бусдад нийгэмд ингээд аюу буруу үлгэр дуурайл үзүүлээд бусдад хүмүүстэй ингээд хүмүүс ч өөрсдөө харьцуулаад эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүтлээ сэтгэл готролд орох ч юм уу ингээд стрессэнд орох. Тэгэл жишээлбэл Монголтайгаа хүмүүс ингээд байгаан засал хангалуун амьдарч байгаа байхгүй. Яг гадаад монголчууд ингэж амьдраад би гадагшаа гармаар ингэдэг ч юм уу тий. Тийм тэрнгээд ингээд нөлөөлөд байгаа байхгүй. Эргээд буугаар буруугаар хүмүүсийн бодол гадаадд л хүмүүс гоё амьдраад би энэ чэнс явах хэрэгтэй ч юм уу. Тэгээ гадагшаа очиж үзлэг үндэ яг тийм байхгүй. Монголд ямар байсан чи Монголд ямар хүн байсан гадаадд шууд шинэ хүн болохгүй. Тэгэхээр чи одоо бид нар юу л яах хэрэгтэй байгаа л да. Энэ зүйлүүдээс яаж өөрсдөө хамгаалах вэ гэхээр альва зүйлийг одоо дүн шинжилгээг ч юм те хоёр зүйлийг харьцуулаад ойлгох чадвар. Тухайн юмнуудыг үзээд өөрийн дүгнэлтийг гаргах.
чадвартай л болох хэрэгтэй бол аль тэрхийн юмд автахгүй те нэг хүний бэлэнгүүт тэрний үгэнд автахгүй ч юм уу. Тэнгүүдлээ тэр нь өөр хүн against хийгээд хэлэнгүүт л нэр энэ залуу чинь мэдлэгтэй залуу байна гэд. Тэгэхээр яах вэ гэхээр хүмүүс өөрсдөө боловсрж ийж дараа нь тэр хүмүүсийг хооронд нь зөв үнэн буруу гэдгийг өөрийнхөө бодлоор түүшүнгод ингээд тунгааж юу чадвартай болж гарч ирнэ. Тэгэхээр хүмүүс ерөнхийдөө та үзье гэсэн юм өөдөгтэй хамгийн гол нь өөр чинь хэрэгтэй өөрөө чинь боловсруулж байгаа. Тэгээд нэг тийм амар хэрэгцээгүй зүйл бити цагаа зарцуул байнга уцаа бити уцаа оролдохдоо 5 минутанд нь 3 минутанд нь өөрт нь хэрэгтэй 2 минутанд нь шинээр гарсан сонирхолтой мэдээллүүд ингээл болоо. Тэгвэл тэгээд нэг 30 минут нэг цаг хүний зүгээр хийсэн Instagram дээр хийсэн стори үзэж хөвтнө гэдэг чинь амар утгагүй бас зүгээр. Тэр хүн яг юмдээ амьдралынхаа тэр сториг нэг цагийг хүний стори үзээд амьдлаж байгаа. Тийм харин яг тийм болчиход байгаа байхгүй. Тэгээд надад бол чинь яг яагаад тэгээд идэв гэхээр угаасаа Facebook, Instagram болон YouTube гэдэг зүйл чинь мөнгө илүү авахын тулд бид нарыг донтуулах юм хийгээд гэдэг жаа байхгүй цаанаас албаар. Тэгэхээр бид нэр ингээд тэрийг айгүй ухамсартайгаар хүлээж аваад эдгээр чинь танаас ингээд идэв юм чинь би одоо ингэж болохгүй шүү те. Тэ шалгалтын үед мөн ч юм уу бид нар угаасаа Facebook, Instagram дээр устгах штеп. Би яг тэгж үзсэн чинь яг бүр тийм рефлекс тогтсон байгаа хгүй. Байн гоцоо оролдоод нэг юм хайгаад идэг. Тэгээд би нэрээ устгасан штеп. За хичээлээ гэд яг юм болчдөг. Тэгээд яг үнэндээ Facebook, Instagram, YouTube 3-гүүр бол яваал идэг. Зүгээр би одоо дуугаа сонсоод утсан дээрээ бүх дуугаа татаад авцсан. Тэгэнгүүтлээ зөвхөн мессенжерээр л үлдээсэн. Тэгээ ингээ яваад хаар яг амьдрал бол амар easy. Тэгэнгүүтлээ би амар үр бүтээлтэй цагийг өнгөрөөж чадчих байгаа бол Facebook ороод ирэнгүүт би өглөө ингээд уцаа шууд Facebook-аа хараад 30 минут нэг цаг хөвчөж байгаа байхгүй юу? Харин ер нь гэхдээ Facebook одоо бараг нэг ашиглахад нэх амар сонирхолтой юм байхгүй. Гэхдээ ухаал байдаг байхгүй айгуу сонио. Юу хайгаад байгаа тэндээс яг үнэндээ мэдэхгүй зүгээр л ингээл гүлгээл нэг тийм сонин тэр бол уцаа мааж тийм өвчин болцсон. Тэгээ бас тийм яг сая содогийн хэлж байгаа шиг өөрийн гэсэн тийм бодол санаа гарах тийм яг авах хэвээр юм аав тунгаад шүү. Гэхдээ хэрвээ тань таалагдахгүй байвал битгий доор нь муухай сэтгэл үлтэйгээч. Тийм. Бусдад битгий сөрөг энерги халдаагаач гэж хүсмээр байна. Тухайн хүний одоо юу гэдэг сонгож байгаа тэр одоо шийдэл decision-ыг хүндэтгэж сураач монголчуудаа ялангуяа. Тэр хүний ярьсан ч юм уу хийсэн, постлсан, апплод хийсэн тэр бүхэн танд үнэхээр таалагдахгүй байвал та хоёр тэр хүн болон таны зам өөр сонирхол одоо мэдлэг юу гэдгийг бүх юм өөр юм байна. Та хоёр хизээж огтлцохгүй тэгэхээр дахиж тэгж огтлцоод заавал огтлцохгүй байгаа шугамыг огтлцуулахын тулд ахиж далийн шугам гараж тэр хүний дротлтон тэгж муухай бохирс одоо комент сэтгэл бичиж байхаар зүгээр л огтлцохгүй шугамаа дагаал хоёр тишээ садлаад яваа та үнэхээр сонирхолтой тэр хүн хийсэн юм гол зүгээр блок хийчих, unfriend хийчих эсвэл тэгээд нөгөө unfollow хийчих эсвэл одоо нэг channel-ийн subscribe дарахаа бор tweet-дэд дагахаа болчих. Зүгээр л тэр хүнийг амьдралаасаа өөрөө гаргачих. Ер нь social media гэдэг зүйл чинь өөрөө яг юу ахгүй юу? Интернет ертөнцид өөрийнхөө хүрээллийг өөрөө удирдах болох тийм платформуд тахгүй юу? Энэ өөрийнхөө харилцаанд хэнийг оруулж ирмээр би өнөөдөр өдөр тутмын үздэг энэ мэдээлэл авдаг юм хинээс тэр хиний мэдээллийг хармаар хиний мэдээллийг хармааргүй. Тэгэхгүй утга учиргүй бага олон хүмүүстэй найзууд болсон тэрийг танихгүй. Тэгээд тэр хүмүүс нь элдв янз юм шеэрлэнгүү тэр хүмүүсрээ өөс зөрүүлээд муухай комент бичээд ингээл тэгж сүргүүлж яхаар зүгээр л тэр хүрээллээ цомхон найзуудаагаа танихгүй хүмүүс бол танилуд сургуулийнхаа найзууд тэгээд тэр хүмүүсээгээ оруулаад тэгэл тэр платформ дээр маш зөв ингээд боловсон хоорондоо харилцаад мэдээлэл солилцоо тэгэл ашиглах юм бол хэрвээ сошиал медиа гэдэг зүйлийг тэгж зөв ашиглаж чадах юм бол уул нь хүмүүст амар ашигтай зүйл. Хамгийн гол нь одоо Монгол тийм үү тиймхүү газруудад амар хэрүүл маягаар. Одоо тэгээд бүр сүулдэ тэр нь болохоор нэг одоо юу штэ election нэг одоо сонгуул Монголд хүртэл улс төрсөн. Тэгээ улс төрж болсон. Сонгуул болонгууд л одоо Монголын Facebook-ийн итгэвчлэлтэй тэр тэр хамаг муухай хар PR-ын тэр комент иргүүд бүр амар итгэвчдэг ингэж гарч ирдэг. Одоо удахгүй тэр үед айсгүй. Яа бэлтгэлтэй хайцгаагаараа гэж юм. Тийм тэгэхээр баг стресс дээрээ тийм дэр. Тэгээд сошиал медиагаа зөв ашиглаарай. Зөв соёлыг түгээцгээ ирээдүйн хождоо. Ядахта
одоо хүн болгон нэг утас гэдэг зүйлтэй хүн болгон интернет ороод интернет ашиглаж чаддаг болсон. Энийг сонсож байгаа бол таны хүүхдч багадгүй тий интернетэд 4 5 дугаар ангийн хүүхд гэлтгүү бүгд ороод шууд уцаа ингээл пак гэл шууд YouTube ороод ямар ч хамаагүй бичлэг үзэл ямар ч хамаагүй дуу сонсоод ямар ч хамаагүй одоо тэр Facebook дээр юу мэдээлэл зааж байгааг нь харж байгаа. Таны хүүхд ч харж байгаа болохоор та тэрэн дээр зохисгүй харьцах юм бол та нэг хүнтэй баргалдахад тэрэнд мөчнөө маргаан үүснэ тэрий чинь ханаа өгч харуул үлгэр буруу үлгэр дуурайл аавна. Тэгэхээр зөв тусгал нь байхын тулд өөрөөсөө зөв байх хэрэгтэй. Тэгээд сошиал медиа гэдэг зүйлийн эрүүл дархлааг хадгалж үлдэхийн тулд өнөр хэрэг байя. За. Тийм. Эрэг байцгаая. Тийм. Бага стрессцгээе. За дуусахгүй та. За. Өнөөдрийн подкастыг сонссон та бүхэндээ баярлалаа. Дараа 7 өдрийн шинэ дугаараар уулзлаа. Баярлалаа. Баярлалаа.